We're going to NYU Shanghai. What do you expect? Pretty fancy school, I think. 어린 줄 알면 어떡해. 。 За ингээд бид нэр NYU Shanghai-гийн сургууль дээр ирсэн байна. Одоо ингээд хэдүүлээ дотгошоо орж халцгаая. Hi. Hi. За нана энэ цэнхог гэнэ. Энэ NYU-гийн ямар байдлаа юм бэ? За манайх ерөөсөө ингээд ганцхан барилгатай байхгүй юу? Ганцхан жоох одоо яг нэг хэсэг юм байдаг. Энэ болохоор West Gate нь East Gate, South тэгээд North гэх юм дөрвөн барилгатай. Ерөөсөө Өөр барилгагүй юу те? өөр барилгагүй. Энэ манай шинэ юу. Тэгээ манайх ч айгу цөөхөлхнээ нэг Австралийн 1800 2000 л хүнтэй баг. Одоо ерөөсөө North руу орно. Гэхдээ тэрхээс өмнө яг as you may know, NYU 3 degree granting campusтай, тэгээ 14 global sitesтай. Тэгээ degree granting campus нь of course New York, Abu Dhabi, Shanghai. Тэгээ NYU Shanghai бол ер нь бол 2006 оноос хойш угаасаа байсан. Гэхдээ global site байжгаад 13 онд яг юм degree granting campus болсон юм байхгүй юу? Тэгээд ер нь бол ойролцоогоор 1800 900 2000-аад хүнтэй сурагчтай. Тэгээ ер нь бол consists of 50% of Chinese people and 50% of internationals. Ер нь бол obviously бүх хичээл англиар ордог. Of course яг except Chinese, except одоо мэдгүй French ч юм уу language. Chinese заавал сурах хэрэгтэй гэсэн шаардлага байгаа юу? Заавал сурах ёстой. Chinese-ийг бүх international сурагчид болохоор Chinese-ийг up to intermediate 2 level хүртэл сурах ёстой. Нэг тэр нь одоо ойролцоогоор B2 болох ёстой юм тий. HSK нэг 4 хавцаа юм шиг байгаа. Яг энэ conversational Chinese хүртэл ер нь сурах ёстой байдیں۔ Тэгээд заавал тэрийг хүрж иж төгсөх юм байна тий. Тийм, requirement нь. Тэгээ яг хөө мэдээж хэрэг place out хийж болно. Хэрвээ хятад хэлээр өмнө нь ярьдаг бол хятад хүүхдүүдийн хувьд болохоор English as a second language лөө English development лөө нэг тийм хичээл авдаг бас. Бас тэгэхээр тэр нь нэг семестр лөө 2 семестр л авдаг. Тийм юу авдаг. За энэ одоо бүгдээрээ North-д байгаа. North building. Энэ тийм манай Visual Art Studio гэхдээ энэгээр нэг байгаа. Яг ингээд дотгошоо бас орж болохгүй яагаад гэвэл нэг training энэ авч иж бас орч мордог. Тэгээд зүгээр you can take a pic here. Тэгээд зүгээр ер нь бол зүгээр зургийн art history of art тэгээд art classes, painting classes тэгээд нэг тиймэрхүү төрлийн хичээлүүд ер нь бол энд ордог. Танах чи нийтдээ 19 мейжертэй юм байл шүү дээ. Off-road jump. За энэ болохоор John E. Sexton Bridge гэдэг манай нэг former NYU president-ийн нэрээр нэрлсэн юм bridge. Тэгээд энэ зүгээр ер нь бол hangout жоохтой study space, one of the many study spaces here. Тэгээ манай угаасаа architecture өөрөө болохоор ингээд mix of western and traditional Chinese тийм architectureтай ингээд амар юм цонх монхтой гэхдээ ингээд амар их wooden юм амтай ч юм уу тий. Хүүхдүүд ер нь сургууль дээр их хичээл хийж ийн угаас эсвэл бас гадуур мадуур кафе мафегаар их явдаг уу? Depends. Ер нь бол жишээлбэл нэгдүгээр курсын хүүхд нэгээс хоёрдугаар курс ахмаа сургууль дээрээ их хвчлэн хийн. Одоо 3-4-өөсөө нөгөө нэг яг хичээл нь багасаал capstone энэ төр болоод арай баг хичээл мичээлтэй болонгууд ер нь гадуур хийдэг. Гэхдээ гадуур их амар боломжтой. Гэхдээ яг сургууль манай сургуулийн яг study space-үүд нас амар гоё. Тэгээд тийм болохоор ер нь бол бүгд ихэнхдээ сургууль дээр хийчихсгэждэг. За одоо энэ Center for Career Development CCD гэдэг манай. Энд болохоор бүх карьертай холбоотой одоо юунуудыг өгдөг. За тэгээд жишээлбэл as you can see here ихэнхдээ манай одоо сургууль ингээд handshake гэдэг энэ digital toolkit-ийг ашигладгийн. Энэ дээр нь болохоор ингээд амар маш олон компаниуд ер нь бол ингээд open position-уудаа ингээд зарлаа бид нар энүүгээр ер нь бол apply-ддаг гэсэн үг. Гэхдээ мэдээж энэс гадуур зөндөө юм яадаг л та. Бусдын бол яг би бол personally тэгж амар их ашиглаж байгаагүй. Энэ Harvation гэдэг энэ болохоор resume янзлдаг тийм юу. Тэгээд ер нь бол resume дээр ч юм уу интервью хийх жахтаа ч юм уу ер нь бол
career development center-с ингээд коучингууд авч болдог. Тэгээд ер нь интервьюд бэлдээгүй байсан ч гэсэн ер нь ингээд карьер дээр ингээд амар нэг асуулттай байвал зүгээр ингээд амар continuous coaching авч болдог. 7 хоногт нэг удаа уулзаж ингээд mind map энэ төр гаргадаг ч юм уу. Тим юм хийдэг юмнууд байдаг. Дээрэс нь жил болгон 2 career fair болдог. Семестр болгонд нэг fall and spring career fair гэдэг. Би бол career fair-ээс internship болсон. Тэгээ үнэхээр ажилтгал юм байна ч. Гэтэ компаниуд нэрч байна. Үгүй ер нь бол амар олон компаниуд ирдэг. Hilton, Trip.com нөгөө юу Richmond энтергээл ингээл янз бүрийн юунууд мэдээж хэцдийнх нь компаниуд нь өөрсдөө бас ирнэ. Гэхдээ mix of Chinese тэгээд international компаниуд ер нь бол ирдэг. Тэгээд ер нь бол айгүй олон нөгөө нэг financial компаниуд одоо PwC тэ одоо юу гэдэг JP Morgan тэд нар манай сургуулиас сурагчтай авах одоо ажилчтай авах амар дуртай. Тэ ингээ personal 4-р курс болонгууд яг ингээд зөвхөн 4-р курсынхан зориулсан юм career fair дээр ирдгүү 4-р курсынхан зориулсан ингээд одоо хүн нь ирээд HR-ын хүн нь ирээд ингээд компани танилцуулаад application enter авдیں۔ Яагаад гэдэг вэ гэхээр мэдээж хэрэг одоо хятад kind of Америк сургууль гэсэн хятадд байгаа болохоор амар ингээд одоо зүгээр math сайн байдаг ч юм уу одоо тийм стереотипууд байгаа шүү дээ. Тэрийг ингээд чеклчдэг. Одоо ер нь бол айгүй ингээд сайн. Дээрээс нь англиар ярьж чаддаг. Буюу эн чинь PwC энтер чинь нөгөө нэг юм international компани болохоор англи хэл бас сайн байх хэрэгтэй болохоор манай сургуулиас авах айгүй дуртай байдаг. Танай career center дээр чинь нөгөө хүүхдүүд зөвлөлт юм уу эсвэл бүр одоо жишээлбэл би бол сургууль дээр career advisor гэж хийж байгаа байхгүй юу? Тийм юм байгаа юу эсвэл дан одоо career төвөх нь үү? Бага. Ер нь бол сурагчид нь өөрсдөө нөгөө нэг тренд болоод зөвлөдөг их хэсгүүд байгаа. Гэхдээ тэр нь бол илүү ингээ зүгээр өөрсдөө ингээ сонгоод peer-ээрээ би ингээд одоо зөвлөгөө авмаар байна гэвэл бол тэгж болно. Гэхдээ яг ингээд одоо designated career coach-уд бас байгаа. Тэгээд энэ болохоор ингээ interview room-уд тэгээ энийг ингээд scan хийгээд ID-га tap хийгээд ерөөсөө бүхэлдээ ячиж болдог. Ер нь тэгээд энэ одоо one of the bigger classrooms гэх юм уу. Ийм ангиудад ер нь бол most likely ингээл одоо financial accounting ч юм уу те CSMS гэдэг заавал ингээд нөө ярилцах шаардлагагүй, opinion байх шаардлагагүй хичээлүүд илүү ордог. Эсвэл одоо ямар нэгэн хүмүүсээс одоо ингээд компаниас хүн ирүүл энд ингээд conference гэх нь цаашаа зүгээр eventүүд бас энд ингээд held хийдэг. Хамгийн сүүл сая нэг Gucci-гийн data science director нэрээд data science-ийн department-ийн director ирээд би Gucci-гийн цүнх хоцсон. Намайг амар их асуултсаар мундаг байлаа Gucci-гийн цүнх төгт байг гэсэн. Хүмүүс энд нөгөө том хоттой болохоор амар том хүмүүс ирэх боломж бүрддэг бах тийм. Тий, ер нь бол тэгээд нөгөө Шанхай ч бас өөрөө амар нөгөө international business амар ингэж хөгжсөн газар болохоор амар их international компаниуд наашаа ирцгээж юу яадаг. Тэгээд та нар хэрвээ сая харсан бол энэ Taikoo-ийн биш үү хажуудлын амар том мall. Энийг манай сургуулийн сурагч төгсөгч барьсан. Вау. Одоо project manager-ыг хийж барьсан. Ер нь бол нэг ийм том мангар том circle building юм байна шүү дээ. Тэгээд гэтээ бүгд ингээд connected биш 3 4 давхраараа хүн connected ч үлээ гэдэг. Профессорууд нь одоо ямар профессорууд байна? Хятад хүмүүс их зааж ийн үү эсвэл дандаа гаднаас профессорууд ирж байна. Ер нь бол ихэнх нь гадаад хүмүүс байдаг өөр хичээлээ хоол most likely. Гэхдээ манай Global China Studies гэдэг majorтэй мэдээж тэр хичээлүүдийг ихэнхдээ дандаа биш гэсэн ихэнхдээ хятад хүмүүс мэдээж заадаг. Бусад хичээлүүд миний ер нь анзаарсаар бол ер нь дандаа л гадаад хүмүүс заадаг. Гэхдээ эсвэл бол зүгээр American born Chinese-аас амар их байдаг л та. Манай сургууль ялангуяа амар их American born Chinese-тэй. Тэгээд хятад хэлийг бол мэдээж яг хятад хүн заадаг. Тэгээд юм хятад өөрөө тийм юутай байлээ. Хуультай яг тэр улсын хүн байж тэр хэлийг заах хэрэгтэй байт юм байлаа. Тэгэхээр ер нь амар мундаг одоо мэдгүй Франц хэлээр ярьдаг байсан ч гэсэн Франц хүн биш бол зааж болохгүй. Тийм. За одоо 5 давхарт болохоор манай лабораториуд ер нь бол байдаг. Тийм мэдээж хэрэг лабораториолоо орохын тулд бас нэг юм тусдаа тренинг авдаг. Тэгэхдээ тэгэл ер нь бол biology major-ийн хүүхдүүд те chemistry, science major-ийн хүүхдүүд ер нь бол энд ингээд эксперимент хийдэг. Тэгээ энд айгүйх research-уд бас айгүйх болдог. Өөр сургуулиас ирж хятад сургуулиудтай хамтарч одоо ECNU
юу гэдэг Japan-тэй тэгээд тэгээ манайх бас ингээд DERF гэдэг нэг юмтай Dean's Undergraduate Research Fund гэдэг тэр нь болохоор зөвхөн science-ийн хүүхдүүдэд ч биш одоо ямар ч major-ийн хүүхдүүд байсан research proposal тавиад тэгээд зундаа ингээд advisor-уудтай coach-уудтай болоод дээрэс нь up to 6,000 RMB стипендиос авдаг. Тэгээд тэрийг нь ер нь бол суппортлох бүх юугаар сургууль тэр DERF гэдэг одоо програм хангадیں۔ Тэгээ яг айгүй олон хүүхдүүд ер нь бол тэрийг хийдэм бэ лээ. Би бол хийгээгүй. За энэ бол манай Academic Advising Office. Ер нь бол нэгдүгээр курсод ирэхэд бүх хүн нэг designated advisor-тай угаасаа байдаг. Гэхдээ энэ нь хэрвээ major бид нэр sophomore year буюу 2 дугаар курсынхаа төгсгөлд нь declare хийн. Тэгэж declare хийсний дараа гэхдээ advisor өөрчлөгдөх боломжтой. Based on дээр одоо чадвар гэх юм уу. Одоо хэрвээ advisor чинь амар biology мэдлэгтэй байгаад тэгээ чи нэгдүгээр курст мэдээгүй байж байгаад өөр мэрэгжил сонгочвол гэж чамайг болоод өөр биологиг өгдөг авдаг гэх юм уу. Тэгэж яадаг. Тэгээд бас анх бид нар сургуультай ирэхдээ 2 дугаар курс дуусах хүртлээр бүгд доромд амьдрах хэрэгтэй байдаг. Тэгээд 1-р курстэй доромдоо хятад хүүхэд, international хүүхэд гэж заавал юу яаж хольж хамт байдаг. Төлбөрөө төлөхдөө угаасаа нөгөө board буюу байр хоолны бүгдээрээ багтдаг үйл тусдаа төлж байгаа хүүхдүүд. Одоо жишээл Монгол хүүхдүүд тэглэг авахаараа бүгд орж байгаа зү тэ. Яг нь 1-р курс одоо бүгд л нөгөө бүх сургуулиас ингээд гаргаж байгаа тэр юунууд нь ингээд одоо бурсаар гээд бид нэр finance-ийн тийм нэг вебсайтн дээр бүгд гараад ирчихдэг. Тэгэл тэрийгээ төлнө. Хэрвээ 3-р курс би бол одоо out of dorm амьдарч байгаа, доромд амьдрах байгаа. Тэгэн гот бол над дээр тэр одоо фи гарч ирэхгүй. Тэгэхээр ер нь бол 1-2 дахь курсын бол бүгд л тэгэл адилхан гарч ирдэг баг. Тийм. Юунаас хичээлээс гадуур зардал нэр өндөр гарч байна. Одоо жишээлбэл чи ингээд мөнгөө хийнэ за зөвхөн кампус дээр л дагаад бай тэ. Тэгээд цаанаас сэтгэлгээ аваад төлбөрөө төлчүүл өөр гадуур их зардал хэрэг гарч байна уу? Эсвэл гарахгүй бай гэвэл үнэхээр гарахгүй байж бас болдог. Ер нь бол жишээлбэл ер нь бол дунджаар манай одоо бүгдээрээ буухаар бас харах бах. Ер нь бол кафетеригийн дундаж хоолны одоо төлбөр нэг 10-аас 30 юан байдیں۔ Тэгээд ер нь гадуур бас ингээ хямдхан юм болж болдог. Шанхай бол relatively ер нь бол үнэтэй газар. Гэхдээ хятад гэдэг утгаараа яг хямдхан юм нь бол олж болдог гэх юм уу. Тэгээ хэрэг олоод гэртээ одоо хүнсээ цуглуулвал нэг мэдгүй 200 яон ч юм уу болоод тэгээ ер нь нэг 1000 яонд бол жишээлбэл амьдрий гэвэл амьдрж болно. Ер нь амьдрдаг ч хүүхдүүд бас байгаа. 500 мянгаар амьдрий гэвэл амьдрж болно. Гэтэл бас түрүүнд хэлсэнчлэн хэрвээ боордонд бүтнээрээ орчих юм бол хүүхдүүд шууд үнгүй кафетериад хоолоо иддэг эсвэл бүр манайх board гэж байдгүй. Хоолоо идэх болгонд өөрсдөө зүгээр төлж явдаг. Эсвэл ингээд манай нөгөө энэ картн дээр юу яачдаг мөнгөө игээд тэгээд дорм нь бол ордог бах те. Дорм бол байгаа. Дорм нь гэхдээ тусдаа зөвхөн амьдрах юу гэж living юу accommodation гэж бусдаар бол тийм юу байхгүй. Тэгээ яг хөө гэхдээ сургууль дээр ажиллаж болно. Би өмнө нь Center for Student Belonging Student Assistant хийдэг байсан. Тэр бол зүгээр л admin job. Тэгээд одоо би 2 дахь жил рүүгээ орж байгаа миний ажил International Admissions Ambassador гэдэг ер нь яг ийм юм хийдэг. Campus туурууд хийн, вебинарууд хийн. Тэгээ нөгөө Candidate Weekend гэдэг хятад хүүхдүүдийн манай одоо сургуульд ордог хятад хүүхдүүдийн admission шал өөр өдөг international хүүхдүүдээс тэд нэр ингээд яг common app-ийн тэр юмнуудыг бүгдийг хийгээд plus кода 1700-аас дээшээлээ заавал авах хэвээр. Дээрэс нь дахиж нэг манай сургууль дээр өөр дээр нь шалгалт өгөх хэвээр. Тэрэн дээр нь бид нар бас ингээд харж мараад ингээд комент үлдээж айгүй хэцүү процессор орж манай хятад хүүхдүүд бол ордог. Тэгээд тэр мөрөн дээр supportlан дээрэс нь admitted students weekend гэдэг бас нөгөө тэнцсэн гэтээ арай нөгөө шийдэггүй байгаа хүүхдүүд ирж яадаг юм хийдэг тийм ямыг хийдэг. За энэ бол өдөр урьдлаас нь орчих. Энэ манай Academic Resource Center ARC гэдэг. Энэ дээр болохоор яадаг вэ гэхээр бүх юм дээр коучингууд авч болдог. Хэрэг манай сургууль одоо орж ирээ заавал GPS
буюу Global Perspective on Society гэдэг хичээл заавал нэг 4 курс авах хэрэгтэй байдаг. Бүх ангиараа кохортороо 500 600 хүүхдүүдээр авдаг тийм анги байгаа. Technically writing анги гэх юм уу? Writing class. Тэгээ ер нь бол 3 writing class ер нь бол автын семестр болгоо. Тэгээ ер нь бол анхд чи 12 дугаар ангиас дөнгөж ирж байгаа хүүхдүүд чинь ингээд шууд эсээд англиар бичээл те одоо за англи хүүхдүүд ч яг хөө гэхдээ яг ингээд том 10 эсээ research paper энэ төр бичих нөгөө чадвар айгу бага байдаг болохоор ер нь бол academic research center-аас коучингууд авдаг гэсэн үг эссэн дээр. Энэ дээр бол тусдаа ер нь яг юм writing team одоо мэдгүй master састртай хүмүүс яг байдаг. Гэхдээ бусад бас course specific tutoring авч болдог. Бизнесийн анги одоо accounting-ийнхаа анги дээр ч юм уу тиймэрхүү юмнууд авч болно. Энэ дээр бол хүүхдүүд apply дэж болдог. A авсан хүүхдүүд ер нь бол ингээд tutor хийж болдог. Тэгээд actually тэнгис багш майдер хоёр чинь юун дээр STEM дээр tutor хийдэг байсан. Course specific tutoring CS дээр. Тэгээд тэрнээс гадна зүгээр юм нөгөө нэг personal team you can зүгээр тийм soft skill team coaching-ууд бас юу яаж болдог time management communication whatever гэл. Ер нь бол support нэлээд сайтай юм байна те. Support бол нэлээд сайтай. Би бол ийш бол байнга ордог байсан. Эсэн дээр бол ингээл ерөөсөө outline гаргах, draft яаж гаргах гэл ингээл бүх юм дээр ингээд тусалдаг. Library явна. Hidden library таа. Нэг л том library таа эсвэл тийм үү. Library гэхдээ 5 давхраараа л орж 6 давхар л байдаг. 5 давхар нь бол ингээд ер нь бол group study space-үүд байдаг. Доороос ингээд study space байгаа. 6 давхарт бол яг ингээд нөгөө чимээгүй сурдаг одоо quiet study space-үүд гэх юм уу? Чимээгүй байдаг юмнууд. Энэ хэсгээр бол илүү ингээд group-ээрээ сурч мөр жоохон юм ярих боломжтой гэдэг болохоор жоохон байлаад үлээж хаваа. За энэ бол ингээд одоо ингээд auditorium лог гэж ордог юу байгаа. За аудиториумд бол жишээлбэл би нөгөө хэлсэн шүү дээ нэг 4 курс GPS гэдэг хичээл заавал авдаг гэд. Тэр хичээл бүгд ингээд 500-аад хүүхдүүдээр бүндөө ордог. Тэгээ it can facilitate over 600 people. Тэгээд том бэлтгэсэн тийм. Тэгээ айгүй comfortable сандлан чи суугаад үз. Тийм байна. Үнэхээр comfortable. Манайхаг нөгөө нэг бүх юмнууд чиг шин ингээд гоё яг орчин үеийн стандарт тааралцсан байхгүй тий. Одоо их коллежууд чинь нэг бүр outdated stuff тэгэл баг багаар шинжилэл яваад байгаа шүү дээ. Манайх энэ бүр сая дөнгөж 23 онд энэ шинэ кампустай ирсэн байхгүй юу энэ New Bond campus гэдэг өмнө нь Жигчаад байсан өөр газар. Тэр нь бол жоохон хуучин байсан. Тэгээд энийг бүр шив шинээр барьсан болохоор бас амар шиг. Бүх юм шин. Энэ манай бас нөгөө campus store нэг хэсэг 4 давхар East View-гийн бас campus store. Тэгээ ер нь бол энэ courtyard-ыг бид нэр quad гэж нэрлэдэг өөрсдөө. Тэгээд quad-н дээр амар олон янз бүрийн ивентүүд ер нь бол болдог. Oh my god, Helen. Oh my god. Hi. How are you? So what's your name and what year are you in and what do you study? I'm Helen and wait, can we do it again? I'm Helen and I'm rising senior. Are you like a Chinese student who joined NYU Shanghai from China or like from abroad? No, I'm from Las Vegas actually. So I'm from the States. Yeah. In Korea, yeah. Oh, okay. I'm sorry. No, it's okay. Cut that out. What was your SAT if you took it? Oh, yeah, I don't mind. But I haven't taken the SAT because of COVID. I did test optional. Oh, so you didn't like submit any test scores? I have not. What was your essay about? My essay was about my relationship with my mom, about her divorce. Yeah. Do you like NYU Shanghai so far? Yes, I love NYU Shanghai. Why? They give really good opportunities. The students have to travel 1 semester away, and I was in New York and Abu Dhabi, and I had the best time there. And yeah. Would you recommend students to study here? Yeah, absolutely. You get to learn Chinese, and you get to explore so many China culture, and I think you meet the great people here. Yeah. What would you recommend for any like high school students who are applying? Like how should you work on your application?
I think being true to yourself. I think thinking about who you are as a person definitely helps with the application process. How's the nightlife here? The nightlife. I went clubbing yesterday actually, but it's very nice. You get to explore the city, and my favorite part about Shanghai is the Pearl Tower, which is yeah. Would you recommend to go? Yeah, I think absolutely. Yeah, it's very pretty at night. Okay, last question is what was like the most crazy story you have? Crazy story about NYU Shanghai. Yeah. How appropriate can I? Oh, you can be like inappropriate. Oh, really? Okay. Don't go to the piano rooms. That's all I gotta say. Are you not gonna explain it? Oh, explain. Get really nasty there. So don't go to the piano rooms. That's. Have you been there? No, no, I have not. Yeah. Okay, thank you. Yeah, no problem. Thank you. Хелангийн яг хэлснээр бүх NYU Шанхайгийн сурагч at least нэг semester study away хийх ёстой. Degree granting campus ч хийж болно, юу ч хийж болно. Global site-ууд ч ажиллаж болно. Тэгээд 3 дугаар курсынхаа 1 дугаар семестрээс эхэлж ер нь бол явдаг. Гэхдээ 2 дугаар курсынхаа 2 дугаар семестрээс эхэлж явж болно. Гэхдээ тэр нь Нью-Йорк, Абу Даби байж болохгүй. Өөр global site-ууд л ер нь бол явдаг. 3 дугаар курсээсээ эхлээд ер нь бол хаашаа л хаашаа. Тэгээ up to 2 semesters явдаг. Хэр явхад ер нь хэр хэцүү байдیں۔ Одоо GPA өндөр байх хэрэгтэй ч юм уу? Тийм үү байгаа. Тийм юм ер нь бол байхгүй. Хичээлүүдээ ер нь бол эртнээс бодож эхлэх ёстой гэсэн үг. Одоо зарим хичээлийг одоо Нью-Йоркийн салбарт өгдөг эсвэл зөвхөн зарим хичээлийг Нью-Йоркийн салбарт өгдөг ч юм уу. Тиймэрхүү юмнууд байвал мэдээч хэрэг Эртнээс тааруул. технээс тааруулах ёстой. Тэгээ хэрвээ зөрж мөрчвөл буцаж ирэх ёстой ч юм уу. Эсвэл дахиад 3 дугаар курсынхаа 2 дугаар семестрээс явах ч юм уу. Ингээд янз бүр байдаг. Хүүхдүүдийн юун дээр шалтгаалаад. Гэхдээ ер нь most likely 3 дугаар курст явцгаачдаг. Ер нь бол би бол нэг Нью-Йоркод хийсэн нэг семестрээ тэгээд ер нь бол full academic year хийх гэж байгаад Нью-Йорк нөх амар бас таалагдаагүй яг миний хүссэн тэр юу байж чадаагүй тэгэхээр Абу Даби явах гэж байгаад тэгээд Абу Даби явах гэж байгаа би нөгөө нэг би яг class of 2025 originally тэгэн гот ковидын үеэр тэнцсэн болохоор нөгөө ирж мэрж болохгүй айгүй асуудалтай байсан тэгээд нэгдүгээр курсээ уг нь би Нью-Йорк явж болох байсан. Тэгэхдээ би томоочин багшлан гээд үлдээд тэгээ онлайнаар хийгээд тэрнийхээ дараа би Канада руу яваад gap year авсан. Тэгээд тэгчингууд би яг Шанхайдаа яг ингээд хангалттай цаг өнгөрүүлээгүй болохоор за Шанхайдаа юу нэрий гэж бодоод тэгээ ер нь бол нэг семестр study away хийсэн. Чи одоо ингээд Шанхайд амьдарсан, Нью-Йоркт амьдарсан шүү дээ. Тэгвэл хүмүүс хэлдэгтэй ингээд Нью-Йорк, Шанхай хоёр ер нь ингээд Шанхай бол одоо хятадын Нью-Йорк юм а ч юм уу те. Тэнгүүд чиний хувьд яг ялгаа нь ямар санагдав? Яа, ялгаа нь бол Шанхай бүр үнэхээр safe брэм. Ялангуяа яг as a woman амар ингээд threat-үүд угаасаа айгүйх байдаг. Тэгээ Нью-Йоркод бол crazy амар аюултай. Тэгэл ингээд янз бүрийн айгүйх racismтэй бас хятадд бол амар safe шүн 3-ын үед ганцаараа явсан ч гэсэн яахчгүй цагаан хүмүүс хятадд ирэхээр racism гэхээсээ илүү нөгөө нэг хятадууд ингээ амар баг цагаан хүмүүс харж исэн болохоор зүгээр юм илүү юм out of curiosity ингээ жоохон гайхдаг. Тэгэрнээс биш ерөөсөө racist бол биш гэхдээ Шанхай бас харьцангуй гайгүй ягаад гэвэл амар international руу угаасаа л хаасаагүй ер нь гадаад хүмүүс харж байгаа гэдэг. Тийм болохоор нэг амар тийм юм биш байдаг. Ер нь тэрүүгээр амар юутай. Дээрэс нь одоо нөгөө нэг NYU Шанхайгийн campus чинь жижигхэн айгүй close knit community болохоор бид нар ихэнх хүүхдүүдээ ер нь бол ингээ хараад мэддэг, ингээл таньдаг. Яг хаа таньдгүй зөндөө хүүхдүүд байгаа ч гэсэн тэгэн гут айгүй юм одоо бид нар чинь гэрээсээ ингээл бүгд хол ирсэн байгаа. Тэгэн гут ингээл найз хийх мэг тэр юм асуудал дээр айгүй гоё. Нью-Йоркод болохоор миний анзаарсан юм болохоор амар том. Тэгээ угаасаа the city itself is our campus гэж угаасаа ярьдаг болохоор ингээд нэг хичээлээс би ингээл дандаа өөр building руу дандаа явж мавал тэгрийн гот ингээд яг үндэ хүмүүстэй ингээд нөгөө дахиж бомб хийх одоо coincidence ч гэх юм уу багасчдаг болохоор юм уу юм яг үндэ амар их хүн kind of мэддэм юм шиг мөртлөө яг ингэж гоё готноход айгүй хэцүү байдаг юм шиг санагдсан. Ер нь бол. Гэхдээ яг мэдгүй нэгдүгээр курсээсээ сурал өөр байдаг ч гэж бодгоо орно. Orientation гэдэг янз бүр юм хийгээд. За энэ бол манай кафетеригийн хоёрын давхар vegan хооллууд, тэгээ халаал хооллууд, тэгээд
суши муши зардаг газрууд нь. Юу шиг буфе шиг нэг төлчөөл ороод хамаагүй төхөөсөл тус нь хоолоо. Тус нь хоолоо худалдаж авдаг. Ер нь бол хятад Chinese cuisine нь бол kind of buffet гэх нь цаашаа зүгээр ингээд ийм юмнаас сонгоё гэдэг нэг ингээд 3 4 юан ч гэдэм үү те. Тэгээ ингээд нийлүүлээд ингээд иддэг. Чи түрүүндөө хэлжсэн да ингээд financial юуруугаа оронгууд тэр нь тэдэн төгрөг гээд ингээд бүх юм тооцогдсон байдаг гээд тэнгуү тэрэн дээр нь ингээд дунджаар ч юм уу хоолныхаа мөнгийг яасан байдаг уу тавьсан байдаг уу эсвэл бүр оролцсон ингээд хоолын мөнгө бол ерөөсөө ороогүй байдаг. Аха. Энэ маргааш та нар туур хийх хүмүүс. Сайн байна уу? Маргааш юу? Манай цаасан уу? Наанхай энэ би сайн байна уу? Монгол хүмүүс сайн байна. За өөрийгөө танилцуулаач. Намайг Батагийн төшөг гэдэг. Одоо NY Шанхайгийн хэддэх хичээлдээс Сая 3 дугаар курсэд дуусаа одоо ер нь бол 4 рүү орох 100 байгаа гэсэн. ямар мэргэжлээр сурч байгаа? Миний мейжрыг буюу мэргэжлийг IMB буюу Interactive Media and Business гэдэг байхгүй юу? NY Шанхай хамгийн алдартай мэргэжил гэсэн. Хамгийн алдартай юм. Алдартай гэх нь шашаа таа. Interactive Media and Business ер нь бол яг 2 мейжртэй адилхан гэж үзнэ. Тэгээд эхнийх нь ер нь бол Interactive Media, тэгээ хоёр дахь нь шууд Business Finance тэгээ шууд бараг л double majorтэй адилхан гэсэн үг. Ер нь бол шууд нөгөө NY Шанхай тэнцэж орж ирсэн үү? Эсвэл нөгөө өөр салбар дээр одоо Нью-Йоркийн салбар ч юм уу, Абу Дабигийн салбар дээр тэнцчихэд ийшээ зүгээр одоо стадио хийж байгаа юу? Йоо, би яг NY Шанхайг яг сурагч нь. Тэгээд нэгээс хойш явж байгаа. Тийм юу гэсэн ч юм те. Тэгээд яг Common App дээр би apply хийж байхдаа 3 сонголт байдаг. Эхнийх дээр нь одоо Нью-Йорк явах уу, эсвэл Абу Даби явах уу, эсвэл Шанхай явах уу гэдэг. Би эхнийх дээр нь Шанхай, эхнийх дээр нь Нью-Йоркийн салбарыг нь хоёр дахь дээр Шанхай, гурав дахь дээр нь Абу Даби гэж явуулсан. Тэгээд хариу эрэхтэй болохоор яаж ирсэн юм бол одоо түрүүлээд Нью-Йорк гэж тавьсан биш үү? Тэ, миний санаж байгаагаар яг хариунууд нь эрэхтэй. Эхлээд Нью-Йоркийн салбарт нь одоо миний first choice болохоор эхлээд Нью-Йоркийн салбарын намайг харангуудаа за энэ гар жоох эвгүүд юм уу эсвэл ингээд манай сургууль тэнцгэргүй байна ингээд хаслаа гэд дараа нь Шанхайг дээр нь за энийг авъя гэд Абу Дабид бас авбал бас ингээд сонголт өгдөг. Тэгэхээр тусдаа гардаг юм. Тийм, тусдаа гардаг. Яг 3 сургууль нь гурлаа яг өөрсдөө диплом өгдөг болохоор гурлаа яг тусдаа сонголт байдаг. Тэгээ яг минийх дээр яг 4 сарын 1-нд Америкт тийм University өдөр юу вэ? Инеди баяр л уу? Тийм. Инеди баяраар миний нөгөө яг юуны иржсэн хариу нь гарч ирсэн. Тэгээд тэрэн дээр яг Шанхай тэнцлээ гэсэн. Тэгээд Шанхай тэнцлэхээ дараагаар жилдээ эдэн $1000 төлбөр ч юм уу те тэтгэлэг бүх юм тагаад орж ирсэн. Энэ бусад хүүхдүүдийг одоо энэ жил apply хийж байгаа ч юм уу gap year аваад apply хийж байгаа хүүхдүүдийг энэ NY Шанхай руу apply хийгээрэй гэж зөвлөх үү? Надаас өөр хүнээс асуухад бол яах юм хэлэх багтал. Яг тэгвэл яг одоогийн байдлаар NY Шанхайгийн Монгол сурагчид ер нь бол хамгийн ихээс 3-т орж байгаа. Ер нь бол айгүй их Монгол сурагчтай гэсэн үг байхгүй. Тэгсэн учраас ингээд ихэнх хүмүүс ингээд одоо яах юм бэ те монголчууд нь боллоо ч тэгээд. Гэтэ миний бодлоор ямар ч хүн байсан ямар ч сургууль сурдгаас улсын сургууль, хувийн сургууль эсвэл сургууль сурдаггүй ч гэж болно шүү дээ. Тийм байвал ер нь бол NY Шанхай юм уу NY-гийн ямар нэг айл салбарт шууд юмаа явуулсад ирэх гэж бодож байгаа. Яг тэр чинь яг олон улсын боловсролын түвшин яг үнэхээр сайн боловсролын байгууллага байгаа шүү дээ. Нью-Йорк их сургууль гэдэг чинь. Тэгээд Монгол хүүхдүүд олон улсын юм боловсролыг эзэмшиж чадж байгаа гэхээр ер нь бол яагаад болохгүй гэж гэх юм та. Ер нь нууц шууд хэрэг тэтгэлэг авсан бай. Тэрийг хэлэхгүй. Гэхдээ ер нь бол нөгөө 100% амар бага тийм санагдсан. Ихэнх нь 50% гээл тиймээс нэг дэвшилгүй юм шиг. Тэр манай үеэс эхлээд ер нь бол жоохон багдуу эсвэл зарим нь их тэтгэлэг авсан, зарим нь бага тэтгэлэг авсан. Тэгээд ер нь бол чимээгээр чихний цаагаар сонсоход ер нь бол ихэнх нь одоо тэ семестр 50 сая хамгийн ихтэй. За нэг хүүхэд бүр тэг төгрөгөөрөө доллараар гэх юм бол ер нь бол жилийн төлбөр нь $70,000 гэж хэлдэг шээ. Тэнгүүдээ тэрнээс яг миний хувьд бол нэг зайлшгүй. За окей. Тэгвэл NYU Шанхайгийн хамгийн гоё чамд ингээд таалагддаг зүйл нь. Яг одоо яг хэлэхлээр жоох хэцүү л. Яг сая яг нэг жил өөр сургуулиудаар нь явж байгаад ирж байгаа болохоор. Гэтэ миний эхний нэг дахь курс болоо хоёр дахь курс дээр яг авч үзэх юм бол хамгийн гоё юм нь бүх юм нь ойрхон, бүх юм нь хямдхан. Тийм, бүх юм нь хямдхан. Тэнгүүтээ яг монгол хүмүүс айгүй их байдаг болохоор
айгу надаа ирээдүйд маань амар санагдсан. Яг бол та ингээд Америкт ингээд сурч байхад ихэнх хүмүүс хэлэхдээ ер нь бол чи гадаадас сурах юм бол Монголд буцаж ирэхээр ер нь бол хүн их юм connection болчдөг гэдэг шүү дээ. Танилгүй тий. Гэхдээ яг януун шахаа сурж байхад үнэхээр олон монгол хүмүүс байгаа. Тэр монгол хүмүүс бүгдээрээ ямар нэг тэр тухайн филд дээр яг манлайлагч нь болж чадаж авч байгаа болохоор айгүй олон салбар дээр ингээд таньдаг хүнтэй болох гэж байгаа юм тий. Нэг тийм байдлаар л тэр нь хамгийн гоё гэж бодож байна. За Оюун Шанхайгийн шөнийн амьдрал хэрвээ одоо party scene гэдэг шүү. Яг хоо яг Монголынхтай харьцуулбал ер нь жоохон адилхан дөө. Гэхдээ хамаагүй боловсон санагдаг. Яг л хятадын яг age of consent 18 настай одоо 18 настай хүүхэд ер нь бол одоо клуб ч юм уу те бар мард орж согтруулсанд ирэлж болно гэсэн. Гэхдээ ингээд монголчууд хамт байхад жоохон агсан тавих гэдэг. Тэгэхээр миний хувьд бол ер нь бол жоохон монгол хүмүүстэй явах дургүй байдаг. Илүү гадаадтайгаа ингээ англиар ярьдаг ч юм уу, хятад ярьдаг ч юм уу тэгэж явсан гэдэг байна. Гэтэ яг монголынхтай одоо хүүхдийн зүйтэй харьцуулах бол хамаагүй өсвөртэй. Хамаагүй өсвөртэй. Тэгээд сая нэг өөр гадаад охиноос ярьсан авсахгүй. Гэсэн чинь ер нь бол пианогийн өрөөл рүү ороод ирэхгүй гэлөө. Don't go to the piano rooms. That's all I gotta say. Тийм сонсч ирсэн үү? Гүү. Хасаагүй дээ. Пианог өрөө яат юм. Юу яат шүү дээ. Миний бодож байгаа одоо зөвхөн муухагаар бодох юм болно шүү дээ. Тэр чинь ингээд хаалт дотроос нь төгччиж болдог байхгүй юу? Магадгүй. Тэрнтэй л хамаатай. Юм л балд юм байна. Зарим хүмүүс тийшээ ороод унтаж болж байна. Тэ мэдгүй. Би бол мэдгүй юм. За ярьсан байлаа. Хин гэлээ нэ? Инженеаш бурхан шүү. Инженеаш бурхан? Инженеаш бурхан гэж байдаг юм. Инженеаш бурхан. За anyways тэгээ манайх ер нь бол ингээд олон cuisine-тэй тэгээ ингээд Chinese cuisine of course байгаа хятадтай болохоор тэгээ Asian cuisine дээр ингээд Солонгос, Thailand, Japan гэдэг ингээд ээлжилдэг юм. Тэгээд American, Western энтер тэгээд хятадаас авсан хятад cuisine-аас авсан хоолыг энэ дээр ингээд тавингууд аяг болгоно нь өөрөөсөө cheap-тэй тэгээд хэдийн он болох хэлээ тэгээ энд ингээд төлчдөг юм. Тэгээ ингээд кафетэй. Хоолыг нь rate хийвэл 10-аас Би бол хоолнд амар дуртай хүмүүс бол дургүй хүмүүс зөндөл байдیں۔ Гэхдээ би бол амар надад бол амар fair санагддаг. Амар их борстой. Гэхдээ би бүгдийг дуусгаж угаасаа чаддаггүй л дээ. Гэхдээ хоолнууд нь одоо үнэтэйгээ харьцуулбал амар дайггүй л байдаг. Надад бол гэхдээ нөгөө Шанхайд хятадд гэдэг утгаараа Wi-Fi гэдэг штеп нөгөө take out амар амархан тэр систем нь айгүй easy байдаг болохоор хүмүүс бүгд ер нь айгүй олон take out хийдэг. Тэгэнгუთ мэдээж better option always is there тэгэнгუთ яг хүмүүс яг сургуулийн хоол нэг дургуул гэдэг юм. Би бол амар л иддэг сургуулийн хоолыг. Ер нь тэгэл угаасаа dorm-ийн хоол чинь бишээ кафетериагийн хоол чинь тэгээд нөгөө давтамжтай хоолоо идээд тахаар сүүлдээ яа тэгэл тэгдэв биш байна. Тий. Би бол гайгүй л иддэг шүү дээ. Анхны ирэхэд бол бүгд л зүгээр санагдаад байдаг те. Яа. За тэгээд ер нь бол манай хичээлүүд энэ B1, B2-т ордог ихэнх хичээлүүд. Тийм. Ихэнхүүд нь энэ бол зүгээр л юм жижигхэн тийм одоо ангиуд баггүй юу? Энэ одоо нэгэнлэн ингээ ороод үзвэл ер нь их бүх ангид нэг юм байгаа. Тэгээд Тэгээ ер нь бол ингээд манай бүх өрөө нэг одоо саяхан баригдсан болохоор амар юм нөгөө орчин үеийн гэх юм уу тийм байдаг. Тэгээд одоо ингээд ширээн ингээд дэшээ доошоо move хийдэг ч гэдэм үү ингээд тэгэл projector бүх микрофон энтергээл бүх юмнуудтай айгу юмнууд нь accessible. Тэгээ хүүхдүүд хизээч зүгээр орж ирээд энэ дээр сууж болно. Тэгээ бас заримдаа юм karaoke nights-ууд болдог. Энд дээ юу? Ангид. Projector ингээд доошоо буулгаад ингээд өгнүүдээ гаргаад тийм юм. Ер нь жоохон гоё юм шинэлэг юм те. Яа. Одоо typical юм хөгшин liberal arts чинь бол тийм хамаагүй багтаа шүү дээ амар юм. Тэг яг хоо Asian хятадууд бас айгүй шоуд тийм үү хаашаа. Яг шоуд бүжилж биш. Ууж шоуддаг. Тэгээ ер нь тэр мэрийг жоохон яг гадаад хүмүүсийг ирсэн байгаа болохоор бас хамгийн best хятад хүн ч өөрөө ингээ хамгийн best юм харуулах дуртай. Тэгэн гот бүх ер нь best юм аа гаргадаг. Манай сургуульд ирэхээр бол тэгээ юутай ба одоо ETM энтертэй. Тэгээд манайд айгүй олон ширээний теннисний хятадч амар ширээний теннис тоглодог. Тэгээд манай уг нь class of 2025
олимпиад алтан медалийн ширээний теннисч байсан. Манай ингээ хэм мэлээ. Тэгтээ одоо мэдгүй хаана гэдэг юм. Тэгээ энэ дээр яг хөө ингээд багт магт байгаа хүмүүсийн зураг мураг одоо атлетик центрээс тавьж байгаа юмнууд ер нь Одоо 1800 хүүхдгээр чинь бусад энэ хавьда байдаг жижиг сургуулиудтайгаа нэг юм конференц болоод тоглож молдог бах те. тэгдэг ECNU тэгэл эсвэл бүр сургуулиуд руу явдаг. Дюкон шантай айгуух бас яадаг. Гэхдээ манай атлетик яг хөө ингээд compared to за мэдгүй ер нь бол тэгж бүр амар атлетикаар бас явдаг сургууль бол биш манай. Либерал арцлахад тэгэл уусаа. Тийм. Тэгээд цөөхөн хүүхдтэй юм шиг. Цөөхөн хүүхдтэй. Гэхдээ манай эмэгтэйчүүдийн хөл бөмбөг бол амар сайн. Тэнд бас нэг юм улсын тамирчин байд юм шиг үлээ. Тэгээд ер нь бол ишэл доош юм ба. Заалрын зүгээр шагаач идэх үү? Тэгээд шагаач. All just look at it. Тэгээд манай янч марсан юмнууд тэгээд ер нь бол энэ ингээд заал multi-purpose заал энэ саксныхын шийдүүдэн дээшээ ингээд болоод волейболын заал болж болно. Тэгээд энэ сандлууд болохоор ингээд наашлаад ингээд суугаад хүмүүс үзэж болдог. Тэгээд энэ болохоор теннисийн манай заал. Энэ болохоор ингээд теннисээ тоглодог бас саксны заал болж болдог. Ер нь бол тэгээд манад хөл бөмбөгийн заал байхгүй. Тэгтээ өөр энэ яг хажууд байдаг заалч хөл бөмбөгийн филдыг манайх хэрэгэлдэг. Тэгээд манайхаас нөгөө газрын теннисний бас багтай. Тэр нь бас нэг арай өөр газар байдаг. Ер нь бол бусад хүмүүсээс тэр л одоо зээлж гэх юм уу. Яг тэгэл нөгөө Шанхайд байдаг болохоор амар хот газар байдаг болохоор тийм том юм барих амар хэцүү. Тийм болохоор жоохон тийм юмнууд баг. Энэ манай ингээд gym. Тэгээд цаашаа ороод юм боксингийн бас ингээд court юу гэдүүлээ. Энэ талбай гэдэг л тийм юмтай. Тэгэхээр цаашаа ороод нэг юмнууд бас байдیں۔ Тэгээ энэ манай mascot chilling гэдэг ер нь бол imagine тийм animal луу шиг харагддаг. Гэхдээ ямар тээлтэй нэг Монголын нэг юм байдаг шүү дээ хулганы юм нэг жоохон тиймэрхүү төстэй нэг тийм юм бий. Яг юу гэдэг нь бас байдаг юм. Гэхдээ амар хөөрхөн. Тэгээ энэ маскот болохын тулд аудишн хийдэг байхгүй юу манай сургуулиас. Амар үнэтэй. Тэгээ амар гоё хөдөлж мөдлөөд ингээл хүмүүсийг фан хэлээд чи ярихгүй хөдөл бие хөдөлгөөнөөр яах болохоор тэрийг амар сайн байдаг хүмүүс болтой. Өрөөтөө чи дахиад хэлчих. Имерхүү айгуулуурнууд байт юм аа. Тэгээд энэ болохоор манай Century Avocado гэдэг манай нэг music band боёо. Их бүр амар cool юм настай. Манай бандих энэ Шанхайгийн банд аюу удаан бас байж байгаа банд. Тэгээ өөрсдөө ингээ дуу мууга янзалж манзалдаг. Энэ нөгөө нэг audio visual studio боёо. Ингээд нөгөө юунуудаа юу гэдэг лээ? Харагдчихна. Ингээд нөгөө аудио системээр харуулдаг. Тийм production хийдэг тийм юу. The interactive media arts нь болохоор манай энэ Шанхайгийн second most declared major. Тэгээд их нь болохоор business and finance obviously. Тэгээд interactive media arts нь юу юм бэ гэхээр ер нь бол interactive media илүү creativity-г тэгээ IMB гэж бас байгаа interactive media business тэрийг ингээд бизнестэй холбоод технологитой холбоод одоо ингээд тэгж хийдэг юмнууд тийм creativity илүү технологитой. Тэгээд энэ as you can see here ингээд манайх нөгөө 3D printing, laser cutting тэг янз бүрийн тиймэрхүү технологиудтай тэг хүүхдүүд дураараа ер нь бол ингээд за дураараа шашин тренинг авчууд ер нь бол ингээд оролдоод өөрсдөө хийгээд байж болтیں۔ Тэгээд энэ дуг нөгөө нэг capstone showcase мэйсүүд болсон. Тэд нарыг нөгөө дууссан болохоор авцсан юм шиг байна. Янз бүрийн юмнууд бүр амар хийдэг. Ингээд breathable ингээд роботон хувцас мөвцс гэж ингээд робот мопт хийж мэдэг тиймэрхүү юм хийдэг юм байна. Энэ бас сторийн нэг хэсэг нэ тэ доор нэг. За тэгэл ерөөсөө энэ болохоор манай одоо бид нэр East Building байна. Тэгээд энэ бид гадаас сууж болно, дотор байж болно. Энэ бол ер нь бол бүр манай сургуулийн хамгийн бослын хэсэг. Бүр ингээд хүүхдүүд ингээд ажиллалдаа инээлтгээд ингээд бүндөө ер нь study space гэхээс илүү бараг hangout spot шиг гэх юм уу. Ер нь бол тэгээд манайх нэг юм хятадын
анхны билүү юм нөгөө юутай гараараа ундаг дугуй манай профессор сурагчтайгаа хамт хийсэн. Өөртөө юу? Өөртөө манай энэ IMA-ийн багш нь өөрөө амар нөгөө экстрим ингээд дугуйны спортоор хичээлдэг байжгаад тэрнээс унаад доотлих нь биенд хараалаа ის болцсохгүй юу. Тэгээд тэгтээ дугуйгаа унмаар ингээд амар их санагдаг. Тэгээд team технологи бүтээгээд юм гараараа ундаг одоо дугуй бүтээсэн. Сурагчтайгаа нийлж байгаа. Тэгээ government-аас бас funding энэ авч авч хийсэн юм шиг байлиг гэдэг. Тэгээ ер нь анимын хүүхдүүд бол амар фан юм нийт юм дандаа ингээл тэгээд клабд жишээлбэл ингээд бид нар нэг анзаардуулчихсан клабын visual center амар чухал байдаг шүү дээ. Одоо ялангуяа одоо нөгөө юуных юу гэвэл техно интервью хөгжмөнтэй юунуудын чинь visual гэрэл мэдлүүд нь хаашаа чиглүүлэх үү гэдэг юм амар чухал. Тиймэрхүү юмнуудыг ер нь IMA-гийнхэн хийдэг гэх юм уу. Тэгээд хаяа ер нь club showcase энэ хийдэг байсан юмнууд. Жинхэнэ experimental learning л үү? Амар тийм. За тэгээд энийг болохоор Magnolia гэдэг Magnolia Cafe гэдэг байгаа. Манай зүгээр кафе. Ягаад Magnolia вэ гэхээр нэг Шанхайгийн цэцэг нэг Magnolia гэдэг юм шиг байлаа. Тэгээд манай өөрсдийн маань лого ч гэсэн энэ Magnolia Cafe одоо цэцэг бас тэгтээсэн тийм юутай. Тэгээд бас амар бостын хэсэг ер нь бол тэгээд тэр the box гэсэн энэ дотор ороод зураг мургаа дараад болдیں۔ Тэгээд энэ ер нь юу вэ гэхээр нөгөө манай сургуульд ингээд нөгөө хандив өгч мөксөн хүмүүсүүдийг ингээд энэ дээр showcase хийдэг бүх нэрүүдийг ингээд гаргаад юмнуудыг гаргаад тэгээд манай ингээд сурагчид мөрөгчдөг ингээд хараад би уг нэг хэсэгт нь бэдээ одоо шинжилсэн юм шиг байна ч гэж. Ингээд дотор бокс нь ороод. Тийм бокс нь ороод. Зөв хүснээрээ ороод зураг мураг даралцдаг юм тийм. Яа. За тэгээд энэ хүрээд манай campus tour дуслаа. Тэгээд хамгийн чухал ер нь хэсгүүдийн үзүүлсэн гэх юм аа. Бас бүх хэсгийг үзүүлж. За ямар ч байсан Gobi Scholars NGO-гоос явуулж байгаа бичлэгэнд маань орсон баярлалаа. Тэгээд энэ бичлэгээс олон хүүхдүүд зөндөө сургуулийн талаар сонсоод тэгээд ирж суралцгаахаа. Тэгээд туслах баярлалаа. Баярлалаа.